Yo, what's up, what's up? Volume Plus үзэгчдэнүүд мэндийг хүргэе. Та бүхэнд бас өндөр мэндийг хүргэе. Агууч байна. Clef Records artist, rapper. Ашууд ингэ явчихаа. Окей. Никой. Я. Биний бимур замар гэрэлтэй. Чиний хэмүр замар жирэлцээ. Өмнө нь мэлтэм зэрэг бай. Хүндлэл үзүүл хип-хоп хэрэгтэй. Эй хэмбэ гэж гайхах агууч ам гүжин юу биотын агуур цагууч микрофоны ярд гараад ирлээ нүг агууч Монгол рэп дараагийн цаг ирж хэлэхэд таагууч бибер хип-хоп хон бидний маш цөөхөн амьдралын шуурганд алдсан ихэнхэ гэвч одоо байгаа эдэн наалт Commercial motherfucker-ийг турмаарт энэ бол оршил түүний дараа эхлэл хоёр гараа дэш bounce мэдэрч ихэл мэдрэмжээ бихэл гараа дэш дош бадаг ихэл хэё одоо дуус зүгээр агууш дуул үгэ хотын зүүн зүгээс хөгж мигдүгэ бүгд сонс дугэ бүгд сүм дугэ тиймээ сүм дугэ зөвхөн хип-хоп санийх зүрхний үг хаяа ангид сүртэн бишээ би бишээ би ч соёлтой чимэг гоёлтой боловсралтай тундайчгүй имэ тиймээ гайчгүй хилээ биз ажгүй дайчгүй арай амир шаачгүй Гоялцчгүй хип-хоп юмнээ сонсохоор цаанаа нэг л хат суугаад суудал дээр бат суугаад нам суугаад ламда сургаад араараас ургаад чөлөөт дуусаад гэтэл одоо нөхөл буурсаар буруу тусам тариг туурсаар хүмүүс хуучин цагийг дуурсаад гаш өнөлмөс уурсаад гэртээ ТV асаад чих хогоор дүү сонсоод байвал сүрэн бол харин цагаан хүрэн түүний орон play the shit again welcome to my game the fuck what others say За баярлалаа. Билгүү. Бямд урж юм билгүү. Ер нь рэпер гэж байж байгаа тэгээд цүүлдэж байгаа рэпч байгаа сонирхолтой болоод байна. Анхны дуугаа 2007 онд бичүүлж ирсэн юм аа. Тэгээд зүгээр тэгэхэд чи нэг дуртай байж байгаа хип хоп сонсдог байж байгаа бичүүлэнгүү те. Тэгээд за зөвгөөлөө хичээлээ хийгээд. Тэ. Анхны дуу нэрийг санахгүй байна. За бас нэг тойч угаасаа тийм нэг бол хайрын дуу, нэг бол тийм нийгмийг дилсэн сэдв одолж исэн гэр нийгмийг дилсэн сэдвээр нь л явж исэн ах. Тэгээд студид дээр бие өрөөд микрофоны ард за надад нэг хүүгсэн байхгүй. Тэгээд агууч гэдэг үг нь болохоор 1700 онд үүссэн монгол үг юм байлээ. Эртний ховор төлд байдаг одоо ашиглагддаггүй. Тэгээд тухайн үеийнхээ хүмүүс яг нэг дэрвүүн сэтгэлтэй. Тэгээд одоо манусын ертөнцөөр бол зүгээр нэг үгдэж чинь зүгээр жоохон ингээд олон зүйлийг мөрөөддөг ч юм уу те. Олон зүйл рүү ингээд хөрвөх дуртай тийм сэтгэлтэй үнийг л хилдэг юм байлаа л те. Тэгээд миний амьдрал болохоор нэг хувьдаа тийм байдаг байхгүй. Одоо нэг 30 хүртлээ тийм юм, 40 хүртлээ тийм юм, 50 хүртлээ тийм юм, 60 70 80 хүртэл за болидо явъя. Саяны болохоор mixtape. Тэгээ доктор Dre-гийн LA Negas гэдэг байхгүй. Тэрний mixtape игээд аян дээр нь зүгээр UB Brownies гэж хэлсэн байхгүй. Тэгээ нэг буцаад уран бүтээл одоо сургууль соёлоо ингээл дөрвөгчл үржиж байгаа шүү дээ. Буцаад уран бүтээл нэтэр явах гэхээр аяны тал дээр амар асуудалтай байсан. Тэр үед хоолой танилцааг байсан. Тэгээд аяны тал дээр асуудалтай хүмүүстэй ингээ уулзаа янгууд тэр санаа нийлэхгүй ч юм уу хийх гээд байгаа юм ойлголцохгүй болонгууд нь за болий зүгээр mixtape хийгээд тэгээд хийж эхэлсэн. Тэр үеийн доо. Компьютер систем инженер. Солонгосын үндэсний их сургуульд. Гэхдээ би амар дургуйлтай мэргэжилтэй. Окей. Талархал. Дараагийн дуу юу? Талархал гэдэг нэртэй дуу байгаа. Yep. Аян бицх байгаа үгийн зохиосон санаа мэдрээ. Хүн болгон өнгөрсөндөө ямар нэг юм туулсан байдаг штэ хар бараанд дурсам сайн сайхан бүхэн байдаг. Тэгэл бүгдийг мартаал талархалж амжицгаая гэсэн л тийм ойлгосон тэрний тухай. Чихэнас нааш хэрвээ өнгөрсөн минь жоогонч гэсэн өөр байсан бол одоогийн өсөж байгаагүй юм уу чанараас шалхоо яаж өгч байсан бilé
Надад хийх үг бай өнгөрсөн чамд баярлаа. Хэрвээ өнгөрсөн минь жоохон ч гэсэн өөр байсан бол одоогийн орсож байгаа гөрийн мөн чанараас шалхаад яаж явах байсан бilé. Надад хийх үг бай өнгөрсөн чамд баярлаа. Тэртээ 11 жилийн өмнө том өрөөний толны өмнө харуудын хипхопд нэлээд дуртай өсөр наста. Төсөөлөн барин бөрийг хийсэн микрофон сонсох дууга даган сон зогсохтой гайхамшигыг харсан. Энийг хоногч дэлхийсэн яга чи биш гэж ууж уцэлэн холоогоор тэтэн шиг чи хийгээч гээд тэр мөчөөс өөрийн мэдлгүй даган мэдрэн хэмнэлийг өөрийгөө хүсдэлгүй тархим дурсах усүүдийг тэмдэглэлээ холбоотойч шүлэг байсан юм утга санаа өөрийгөө би хүргэлж яасан юм гэтэл олчих шиг сайхан болчих шиг хэлж өгсөн хийзэж хараагүй тэр хүндээ талархах шиг мага цээжин дотор тээсэн өөр шокнос гаран болсон явдлаа. Тэр мөчөөс одоо хүртэл алдаа босоно хүртэл зовсон шаргасан ч өөрөх ганц л дүртэл. Хэрвээ өнгөрсөн минь жоохон ч гэсэн өөр байсан бол одоогийн орсож байгаа гөрийн мөн чанараас шалхаад яаж явах байсан бilé. Надад хийх үг байна өнгөрсөн чамд баярлаа. Хэрвээ өнгөрсөн минь жоохон ч гэсэн өөр байсан бол одоогийн орсож байгаа гөрийн мөн чанараас яаж явах байсан бilé. Надад хийх үг байна өнгөрсөн чамд туусан зүйлээ сүүл тоолгоо хоолбон бон тухлан сууху дэргэн тойрноос хол литр нэг л буус тааламж мартагцаа хаалмж яг л босон болоогүй бүх зүйлээ салгаж өгөх таалавч яруудан зэг чимээгүй ядмах шүлгүүд даавуулгаг дуулах цагт хөнгөөлөн түлхүү гуниглантай баяр баясгалантай шүлэг чамтай бичин сэтгэл зүрхээр харьяалалтай өөр зам сонгосон ганц тэр зан ёо бүх зүг чиг зан даагаад явхад дандаа зовсон нэг л мэдгэд микрофон дээр нэг юм биш тон дээр дотроо мэдрэн нэзгүү таал хэр тэрүүд хэмнэлийн долгионыг байрн мэдрэмжээр холоо түүнийг илэрхийлэн ууран сэтгэмжээр түнэс гарах айлгууд ундаа enjoy shit гараа дэш to seven sit and take more hit going to next round in your city downtown Doc knock live records hip hop pound so come on the bounce to voice from the underground independent man hip hop is hit the band өөрийн мөн чанараас шалхаад яаж явах байсан бilé. Надад хэлэх үг байна өнгөрсөн чамд аригато. Баярлалаа. Йоо, одоо нэг гайгүй би тавирч шít. Камераараа шууд ингээм мод болчтой. Зүгээр тийм нэг дуун дуртай байсан байхгүй. Тэгэл дууг дагаж дуулах амар дуртай. Тэгээ лагер дээр ингээл чанга үгдэм дамжуул тампер дээр ингээд саах дуртай. Тэгсэн чинь манай 10 жилийн ахлахангийн нэг найз хөө яагаад чи өгүүлж болохгүй гэж. Тэгээд би худлаах уу. Тэгжсэн тэгэл худлаа гэж хэлчээ гэртээ очингуудаа нэр яагаад би болохгүй гэж. Тэгж байгаа л өгүүлсэн. Тэгээд анхны дуу гэсэн штэ. Тэрэн дээр яг ингээд микрофоноор зогсон чи амар эвгүй юм бэл. Нэг гингүүд миний мэддэг болгоно шал өөр болоод өнгөшөө шоконд ороод oh shit за би гарыг гэсэн чи гүй чи яг DMX шиг харагч тэгэл тэнгүүд дээдлээ тайлж идэл за лөө хөгшмөө тайв тэгж байгаа л үгсэн даа гэж Clef Records артист гэж явж байгаа. Yep миний бүх background-ыг Clef Records supportlж байгаа. Doc маа найз байгаа. Doc-то талархъя. Ямар дуу сонсож юу? Би анх рок байсан байхгүй юу. Тэгж байгаа рок гэж байгаа Limp Bizkit сонсож ирсэн чинь нэг үгэлдэн шүү дээ. Тэгж яагаад яг сүулт урсан сүулт 8 Mile Монголд гарч ирээл тэр киног хүчээр нөгөө плэт шахаж үзүүлээд маа сургуульд. Тэгэл тэрийг үзсэн. Тэгэл хувь зээ намайг 8 Mile үзүүлсэн юм да гэж. Одоо яг сошиал дээр цацсан бол 4 байна. Тэрнээс ер нь бол байгаа. Цомог дуу бол байгаа. Yep. Ямар нэгэн зүйл амьдралд маань шинээр тохиолдсон үед ихэнхдээ төрдөг байхгүй. Одоо юу гэдэг чинь саяны талархал гэдэг дуун дээр жишээ нь одоо яг нэг айгүй тийм би амьдралаа туулж үзээгүй хүн зүйлийг туулаад тэгээ тэр шокноос гарч чадахгүй 2 сар эртээ ерөөсөө ингээд хаалттай хинтээч бараг харьцахгүй явчихгоо та тэгээд надад хэлэхдээ болохоор чи ингээ өнгөрсөнтэйгөө зуралдаа байвал хизээрч ирээд өрнөс чадахгүй. Тэгэл тэр үеийг бодвол за үгүй би болох хэрэгтэй те. Амьдрал өргөжлөх хэрэгтэй гэл тэгэл за өнгөрсөн чамд баярлаа. Би чамаас ихэм сурсан гэдгээл сэтэл тэгэл юу нэгж хүчтэй.
дандаа зориулсан байдаг дөө. Таларгал гэдэг дуу маань болохоор өнгөрсөн зориулсан байлаа гэхэд одоо дараа дуулагдах Марко зохицлоо дуу бол Америктойгоо миний хамт зориулсан. Газар дээрх ганц хамтаа. Тэрэндээ зориулж бичсэн шүлэг байгаа. Тэгээ хин нэгэн дандаа зориулсан юм нэр байд юм дөө. Yep. Одоо миний ам ч гэсэн энэ угаасаа сошиал дээр тавигдсан шүү дээ YouTube дээр үзэх бах тэгээд хамгаалсан хамаа амар мэдээ чамаа гэр бүсэн орлого дан ордоо сонсбоо менеч нэрэ бай хансхоо соёлын цагаан зөндөө содогоож чөндөө вингэн дээр амьдралаа цогөлтэй аваад лежендөө гэрчээрээр өөрийгөө хамгаалаа саваад лежендөө бидэхгүй биш манига юуны чөдөөс манига эргүүдээр сөрөг замаараа яваад л байж эндөө Эбэг танин мэдих тусам харах үрдэг гэсэн солигдох юм Үнди зүйтэй нуур тулсан үе зөв буруу гэмөрдөс бас солигдох юм Хаяа зөвөнд л буруучиг шаардлага гарах үе зангидэн хөмсгөө Буруудаас нь төлөвлөгөөгөө боловсролд гаргахад хэцүү бэрэг чандан хөнгөмсгөө Харуулын ялагч нь хэмбэг Хэмөрлөгсөл дээр чимдэг Бахархан түшнөр ирэн хэмөө Завуу зөрсөн төхүүрнө хамаа үүнийг бүүмарт хайр татууд суусны хэрэг юм Өөрийгөө контролд суусан ихийн хүйт Тэмээс үргэлтсэн мараа үргэлтсэн гараа Цагаараа гишлэр гожмонд өгөр багаргараа You and I'm on a shirnu boadi You and I'm on a shirnu boadi You and I'm on a shirnu boadi Na shirnu boadi Na shirnu boadi You and I'm on a shirnu boadi You and I'm on a shirnu boadi You and I'm on a shirnu boadi Na shirnu boadi Na shirnu boadi Чиний хэлсэн зөв Үнэхээр өрөөрөө байвал чи урсгалын дөө Дүүндээ чөлөөтөө бай Тэмдэж бусдад хэлмэр санагдан чөлөөтэй Эргэн дөрөнд эрэг нөлөөтөө бай Төлөхөө төлөөтэй Амжилт өгөө дүүрдөрөл чухуулам төвдөрлэн ухаан Твчээр бүхэлм төнөсрөхөн тул цогөлдөр давтан Цогус уснан цогөлдөр түрж буухтан Хамаарн бодоод байгаа амьд гэдэг бүрдгуулагч чимдэг замуудад байхад ирхэн гэдэг цогцогод бурлагч юм шиг бүдэг буулагч юм шиг санаад гарахын тулд бүдэг заавал туулах юм шиг бүдэд мэдвчээр ирэх хүнийг амар 50 карууч дэс одоо мэ суулгахыг хичээж байгаа сэтгэх хүндэ мэдрэх хүндэ сүл туусан зүлэг мэдрэх хүндэ хамнуур болсон бид бүхэндэ төлөв дүн бодонгөр хүчирдэм бай хүчирхэг талбай ирчүүд юм бай Damn I like it That's why бид биелэх танхай сайхан хэмөртөө ханхай сүр хүчээрээ чи занхай хинтээ хамт бай гэдгээс хийсэн шийдвэр зүгчиг цаана бусдыг бурхан тэнгэр даатга зөрг зүрхээрээ байгаа хат өмбөө You and I'm on a shirnu boadi You and I'm on a shirnu boadi Na shirnu boadi Na shirnu boadi You and I'm on a shirnu boadi You and I'm on a shirnu boadi You and I'm on a shirnu boadi Na shirnu boadi Na shirnu boadi Баярлаа. Нэг юм дуу ицсэн гэж. Энэ болохоор шууд чөлөөтэй ирчүүлнэ шүү дээ. Хүн болгоогоос айртай хүмүүсээ алддсан шүү дээ. Би эмээгээ өгдөхгүй айгүй ирэх хүссэн. Тэгээд нааг үдээс ирэхтэй хүн болгосон эмээ маань. Тэгээд эмээ маань яг миний яг гар дээр бурхан болсон. Тэгээд яг тэрийг хүн гарч гараа угаасаа шууд ингээд амьдрал бол угаасаа fuck юм гэдэг бодолтой болчихдаг юм байна. Тэгээд тэрний нөгөө түрүүстэй шоконд байсан ингээ 2 сар эртээ шоконд байж хагаад тэгээ гарангуудаа
Яг тэрнийга талаар амьдрал бол хөшөө зүгээр цогтолтоор араас нь өгдөм байх. Нэг зүйлийг даваа гарахад нөгөө цогтолт орж ирдэм байх те. Зүгээр цогцолсурсан үнэл цогтолтоос буртаал урагшаага явдсан байх. Амьдрал бол зүгээр шүдээ зуугаад алхдаг алхам юм байна гэдгийг мань ойлголоо гэж хамдаа бичиж байгаа цогтол байхгүй. Тэгээ нэр нь Маркгүй цогтол. Тэгээ миний ам энийг сонсоо үйлсэн гэсэн. Юу вэ намаа нэширнэг буалие. Бо. Тэ. No, зүгээр солонгосын үндэснийхээ сургууль Чомбук гэдэг үндэсний сургууль байдаг байхгүй. Тинчээ. Солонгосоор rhyme бол бичнэ. Гэхдээ бүр амар professional төвшөнд бол биш дээ. Бүр ингээ YG mid ортлоо бол биш. Гэхдээ өөрийгөө илэрхийлээд бол бич чинь солонгосоор бол өгүүлчихнэ. Зүгхэм. Та нар зарим гэдэж та. Би менежер, компани менежер хийж байгаа тэгээ гарцсан байхгүй. За болоо энэ миний зам биш юм байна. Айгүй олон зүйл юу н хийж үзсэн л дээ. Үрж ирэл Монголд бол мөнгө олох хэрэгтэй байна гэх. Тэгээд явж байгаа за ерөөсөө миний ажиргалтай байх газар бол микрофоны ард юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд одоо зүгээр үглийнхээ хажуугаар яг дуунууд үг бичиж эхэлж байгаа. Тэгээд захиалгууд ингээ орж ирэл тэгэл хүмүүс дуртайгаа юм билгөө. Монгол би 13 онд ирсэн. Тэгээд 13 онд ирээд ингээл өөр ажил төрөл ингээ хийж явсаар хагаад open mic гэд болоод идэв ч гадуур те тэрэн дээр гарсан байхгүй маанаас чи гараач гэд. Тэгээ би үгүй юу яриад байгаа гэд. Тэгсэн чинь чи хүрээд ирээ чи гараа энэ чи ингээл зүгээр л дуулаад байна. Бидэрт хип хоп хэрэгтэй байна гэд. Тэгээ би ч юм зүгээр караконы дууч байсан юм чи. Тэгээд энэ талаар ярьчихгүй зүгээр та нар өөдөж гин үү? За окей nice. Тэгээд яг очоод тэгээд жиүдсэн хүрээд ирээ хамт пив ууя гэж байгаа байхгүй. Тэгээ би за пив л ууш би наа чин дуулахгүй шүү гэ. За гэх. Тэгтээ гэрээс ахта флаш аваа гарч байгаа байхгүй. Флашн дээр за юмыг яаж мэдэх вэ? Хоёр пивний дараа те. Тэгэл яг ингээ хоёр пивний уугаа хэлсэн чи маанайсгүй чи нэг гараа гэл. Тэгсэн чинь битбокс чинь залуу битбокс гэ. Яа энэ чи өвөл хүн байна уу гэж. Маанай шууд наа босоод заачтай. Тэгэл бантаалдахгүй чи өвөл байсан юм аа. Тэгээ би амар саад угаасаа жоохон тийм хаалттай юм шиг байлаа л да чөлөөтэй юм шигээр наалттай. Тэгэнгүүтээ куртгэ хүмүүсээ курткийнхаа ингээ юудэн хүмүүсцэн. Oh shit би яг юу хийж байгааг мэдэхгүй. Тэгэл ингээл нөө битбоксыг бол тэрэн дээр нь үглээл тэгсэн чи хүмүүс ингээл алгадаас ч машаа тэгэнгүүт нь яар гоё ингэж тал. Тэгэл жинчэнээс хойш юу нөө би юу буцаад дуулдаг юм билүү. Тэр нь 2015. Тэгээ үйдсэн чинь тууг над руу бичдэг байхгүй. Тэгээд өгшөн чи ингээ үгэлдэм биш тань дээр тийгшин чинь хойлоо ингээ хамтарч юм яа гэд. Тэгээд тухай би нөгөө нэг найз над руу хөөе KFC дээр байж байгаа энд яг нуух байгааг би мэдрээд байгаа байхгүй. Тэгээд KFC дээр ингээд нэг хүн рэп үгэлдсэн байна. Чи энэ шиг үглээч гээд миний Facebook дээр постлцсан байсан. Тэгээ би төгөө чи миний юм дээр ингээд туслаад өгөөч гэр окей тэгвэл би чиний текстэндээ туслая. Чи мандын видеог нэгээд өгөөч төгөө камертайсан байхгүй. Тэгэл KFC хийгээд тэгсэн чинь айгу гайгүй яваал. Тэгэл уран бороо за окей би юу н дуулаа. Гоо зүр бичсэн жүлгээл явчихсан. Тэг яг фристайлинггүй чи явуулах чинь тэ фристайл. Тэг үгүй. Хинт сарна. Нэг охины араас би нэг амар гүүгээд тэгээд өөрөө болгож чадаагүй маа. Тэгээд үг нь болохоор яг хуу зөв минийх 6228 байсан. Тэгээд 28 29. Тэ миний утасны код 6228 байсан. Солино. Яв. Гүү. За дуулчих үү? Би тэр малгайг өмсч болох уу? Тэгээ би одоо нөгөө сэтгэлээсээ жоохон дуулаад байгаа. Тэгэхээр та нарыг жоохон мартах хэрэгтэй байна гэдэг байхгүй. Зэнгийн нийт бүсгүүчүүдтэй намайг зүудэлж хоноорой гэж.
хүсдэг нэгэн хадал явдал нугасгүй урсгал сүрэн дүсдэг нэгэн арын шиг минь хөдөлбөл өдрөөр бүгдэг нэгэн авах гэхийн ухаан тааж өөрийн бүхнээ шүүдэг нэгэн өнгө төрөгчд хамаагүй үзэгчлэн гоч хамаагүй өдөр хонгийг хэлэхдээ би өнгөнд хуртаж яваагүй өөрийн ирэхгүй ирдэг зүйл минь тэрэл цэвэр цус өрнөх амьдралыг минь тэтгэж болохоос босоо зүйл нь бус хорвоо тосгүй сайхан зөндөө чосоо юм хонгор бүсгүй хайран хаагур надаас зөрөө байна холбож өгсөн хөв төвлийн химэрхэн заяа төөрөн байна хангар цээжинд минь ирж наад битгий холлуур төөрөө байна хин цураг мэндэ өсөглөн шонс өврөөр дүүрэн тэндэглэн чи явсан ч бай үлийн үрээ хөрөө дүүрэн нэргэн торн анзаар энэ үхэнтэй гитэж байна ирэх чинь нь болохоор эмэгтэйгээ харж хандахыг хүсэж байна намайг зүудэж хоноороо намайг зүудэж хонгор бүсгүй мэ би чамгүй байхыг хүсэхгүй байна намайг зүудэж хоноороо намайг зүудэж хоноороо хонгор бүсгүй мэ намайг зүудэж хоноороо саран авах мөрөлхөд үүдэн шүтнө соёо болон өрөлхөө үрнээсээ гаран үлнээс өндөрнөөсөн үнэрээр чинь би чамайг хайна хэрэгсэн үүндээ би даракула цэвэр цусыг амдахгүй ариун цуст гүнжингээрээс хизээж хандахгүй айхин хэлэхэд өөрийн гэсэн зүйлээ өөрөө л далдахгүй андгаад миний тэд өвөрт минь чи алцахгүй өдрийн цагаар дэргэд чинь би дүүрээ хувилгасан өнгөд хорвоо хийгээл хүмүүн болон үнэн Ушх тэр гүрээний судсан тамаг байдгаараа шунан бүсгүй чи минийх гэтгэл хамгийн эцсээ үнэн тиймээс одоо эвлэг надад өрт надад хус өнгөрсөн баларсан дарама одоо дууссан өмнө минь хэмэгтэйчүүд надад юурээс хэрэггүй бүгдийнхөө арин утныг боцорлох хэрэг надад үгүй намайг зүудэж хоноороо чи намайг зүудэж хоноороо хонгор бүсгүй мэ Busquime, damag зүудэж хоноороо baby хонгор busquime чамгүй байхыг хүсэхгүй байна Зүгнүүтүүмэн хараа бүхүүлүүнэн тэнтэй Зүбурууг ялгал цалгалгүйгээр түлхэх хэрэггүй Эрэхтэй чинь би байна Харин эмэгтэй минь чи Эргэлзэх хэрэггүй эргэх хор боловч ирвэ Зүгнүүтрүүмэн хараа бүхүүлүүнэн тэнтэй Зүбурууг ялгал цалгалгүйгээр түлхэх хэрэггүй Эрэхтэй чинь би байна Харин эмэгтэй минь чи Эргэлзэх хэрэггүй эргэх хор боловч ирвэ Намайг зүудэж хоноороо намайг зүудэж хоноороо намайг зүудэж хоноороо чи намайг зүудэж хон би чамгүй байхыг хүсэхгүй байна намайг зүудэж хоноороо намайг зүудэж хоноороо хонгор бүсгүй мэн намайг зүудэж хон Тэгэл загнуулаад явуулчлаа энэ. Өдийг хүртэл ганц биерээ юугаа яваад дээ ингээл. Саний дүү болохоор зохиолн дуу амар гоё ш. Гэтэ хоолоо бүдүүн болохоор үгэн сонсогдсон болов яасан бол юу яагаад би өөрийгөө Дракула гэж байгаа байхгүй. Үнэндээ би Дракула цэвэр цусыг амтахгүй. Тэгээд миний дээр дурлсан бүсгүй бол энэ хорвоогийн хамгийн цэвэр ариун цустай хүн. Тэгээд би цэвэр цусыг хизээж амтахгүй. Чи бол миний эмэгтэй. Чи тэгтээ өөрөө мэдэхгүй байна гэдэг утгатай дуу. Deep гүнзгий ер нь жоохон гүнзгий үнэлтэй.
Юу бах. Хүмүүс бол мэдэхгүй л бах та балют гэдэг байдیں۔ Уул нь бас андерграундын нөхөр байхгүй. Одоо Германд байдаг. Германда бас жоо хүндгаар тэгээд тэр бит хоёрын нэг хамтарсан чи мэдхүүгээ дуу байд. Тэгээд тэрнээс өөрөөр бол нэг хамтарж байгаагүй. Бэст. Монголоос уу? Монголоос уу? Гадаадаас бол тэгэл угаасаа ойлгомжтой шүү дээ. Мөрөөдлийн нөө. За яг сарын өмнө хүртэл бол би Cardi B-тэй хамтаргыг амар хүсдэг байлаа. Гэхдээ жимсэн болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэгээ за чи нөхөртөөгөө сайхан амьдртөө. Тэг Монголоос одоо яг рэпер гэх юм бол сайн мэдэхгүй байна тий. Зүгээр яг одоо дуулдаг чинь Magnolia өнтер гэдэг шүү дээ. Өөр жанрын хүмүүстэй хамтраад арай өөр юм иймэр байгаа байхгүй. Яг би бол яг цэвэр рэпер хүн бол биш ээ. Зүгээр артист бол да. Тэ 16-аас хойш юм уу ийм болоод байгаа. Тэндээс өмнө болохоор тэгээд бэби болоод тест. Ээжээ би яа. Тэр их sto мэдгүй нэг зуны амралтаар амраал ороод ирсэн чи ийм болоод толцсон. Тэгээд яг тэр үеэс нөгөө лагер дээр амир хөгжмөөр орилдог үе байсан. Тэгээд магадгүй орилсоор байгаа юм бүдүүн болсон болов тий. Байхгүй. Тэгээ манайхны ганц эсэргүүцдэг зүйл нь тэр манай удам дурлаг хүн байхгүй чи урлагаар мөнгө олохгүй гэдэг байсан өнөө хүртэл тийм. Тэгээ 25-аас хойш болонгоо за чи өөрийнх амьдрал өөрөө мэдээ. Одоо бол дэмж. Тэгээ өвзөө сууж байгаа л. Сууж байгаа л гүгнэ тийм. Сэтгэлийн өгөө. Санжиноо. Манай аваач өөр юу Монгол байдаггүй байхгүй юу? Дисид байдаг. Тэгээ тэнцээ бид нар уулзаг одоо 9 жил болж байна. Харин тэнд үзэл манай ээж л ойлгох байхад. Айлын том доороо нэг өхөнд үтэй. Маа өхөндөө. Тэгээ манай өхөндөө тэгэл байж л юм дөө ажиллаа хийгээл гэртээ амьдрал. Тусдаа амьдрт. 2 насны зүрхтэй. Мөр жилтэй. Yeah. Okay, so уламжлалт үүсгэжтэй энэ бол агууч байлаа. Ангууч гэх юм бол хохин шүү. Агууч тэгээд Facebook болон сошиал нэтворк дээр агууч гэх юм бол намайг олох боломжтой шүү. Лагер класс. Болцсон уу?